Монголын ард түмэнд 60 тэрбумын гэдэг хочоор танигдсан нөгөө алдартай Сандуй чинь Монгол ардын намын их хурлын гишүүнд хурал төлөөлөгчөөр оролцжээ. Энэ үеэр нь түүнтэй даам эмээ сайтын сэтгүүлч Болор Туяа уулзаж ярьцлага авч чадсан байна. За ерөнхийдөө Сандуйгийн ярьсан явуулгын юу гэхээр ер нь бол би хэлмэгдсэн зүгээр л төрийн албыг дамлан зарж мөнгө босгоно гэсэн санааг нь сонсож суусныхаа төлөө би бол ингээд Монголын анхны сошиал бүлийн дугаар өртөж ингэж улс төрийн карьер өндөрсөн ухааны юм ярьж донгорсон байна. Уул нь бол энэ Сандуй мэтийн хүмүүс бол яг шударгаараа шорон л байж болов зүгээр л дээ. Яагаад тэгэхээр тэрний 60 тэрбумын схем нь яг бодтоор биелсэн байхгүй юу? Миний маш олон таньдаг хүмүүс надад хэлж л байсан. 2016 оны хүртэл тэр Сандуйг тэр нийслэл таан болох хүртэл зүгээр л тэр төрийн дунд шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагад хэлцээний дарга хийжсэн хүмүүсийг бүгдийг шууд халахгүй боловч мэрэгжилттэй ахлах мэрэгжилттэй болгоод тушаалan бууруулсан байна. Тэгээ олон жил яг тэр ажил дээр ажиллаад мэрэгшээд дарга болчихсон тэр хүмүүсийг ингээ огцон маа ингээ ажиллаагүй болгоо ичингууд нөгөө хүмүүс гайхдаг юм байл да. Хүүе таач ийм мундаг хүн байж яахаар мэрэгжилтэн болчоод ингээд жоохон 10 эдтэй 20 эдтэй хүүхдүүдийн захиргаанд ор ингээд бүлтцээ сууж идэх юм бэ. Ингэж болохгүй гэдэг ингээд уучлаарай ингээд буцаад ажил дээр очие гэдэг юм бол нөгөө 60 тэрбумын схемийн дагуу 30 сая гэж тухайн үеийн цалингаар баг бүтэн жилийн цайлтад тэмцэх хэмжээний мөнгийг өгвөл тэр мессен дээр чинь тавина гэдэг юм аа. Надад тэдэнд төлөх юм аа гэдэг өгөх мөнгө байхгүй учраас би ингэж явнаа л гэж үнэ хэлжсэн байгаа юм л да. Тэгэхээр төрийн албыг ингэж 8 алдаг энэ бударч ишхийг яг бод талыг ажилуулсан энэ хогийн шаар бол Сандуй мөн шүү дээ. Яг мөн бохгүй. Тэгээ энийхээ төлөө тэр хүн ашгүй хайрын нэг юм улс төрөөс нэг юм хөөж зайлж явсан. Нэг хагас жилөө 2 сар жилөө нэг шорон суугаад гарсан. Шүүхээс гин буруутайг нь тогтоогоод ялмал өгсөн ч гэдэг тийм л юм болсон. Тэгтэл өнөөдөр энэ адгийн хулгайч татвар төлөгч та бидний мөнгнөөс санхүүжээд цалинжаад Токио хотод Улаанбаатар хотын төлөөлөгчдийг албан тушаалын хашаас сууж байгаа шүү дээ манайхаа. Сарын цалин 17 сая. 2025 оны 1-р сарын ихээр би Токио хот руу албан ажиллаар явж исэн. Тухайн үед намайг Токиод байгааг тэр нэг мэдсэн маш олон хүмүүсээс захиаж иржсэн. Чат иржсэн. Юу гэсэн бэ гэхээр наа чин Сандуй гэдэг нэг нийгмийн шаар ингээд нэг амар өндөр цалин аваад 17 сая 500 цалин аваад Токиод харуулцаад байдаг гэж байна. Та хэрвээ боломжтой тэр газрыг нь олж очоод дропс мовтой ноц уулзаад Сандуйгаас ингээд яг юу хийдгийг асуугаад ярилцлага аваад ирэх боломж байна уу гэд. Тэгээд би тухайн тэр Улаанбаатар төлөөлөгчийн газрын хаа байдаг юм бэ гэд Япон хэлтэй хүнээр японоор хайлгсан олдоогүй. Би ч өөрөө монгол хүн гэж тэгээ монголоор ингээд янз бүрийн юмар гүгэл зүсэн зүйлийн хайлтаас тэр хаягийг хагаад олоогүй. Улаанбаатар төлөөлөгчийн газар олоогүй. Тэгээд нэг Япон хэл дээр нэг юм хаяг байна гэд тэр чинь ямар стейшнийг нь буудлаа да ямар юм. Бас тэр газар руу би очсон. Очоод хайгаад олоогүй байхгүй. Тэгээд Сандуйгийн өөрийнх нь яг тэр байнга ашигладаг тэр Viber-тэй дугаарыг 90 сарын хэд хэлээ нэг тэр дугаар нь олоод заалгасан уцаа огт авдаггүй юм байлээ. Мессеж ütсэн мессеж нь уншичаад хариу өгдөг юм байлээ. Тэгээд би Монгол улсаас ирсэн сэтгүүлч ийм хүн байна. Таны ажилтаа ч уудсмаар байна гэдгсэн чинь яг ингээд нэг хулгайчны хашид ухтаж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүнд хэлэх хүүхдээ хийсэн ажилтаа байсан бол нэг Монголоос ирсэн хүмүүс байна гэдэг нэг өрөөндөө оруулаад аль төлөө танилцуулаад нэг альбом толгой гаргахад юу унах вэ? Тэгтэл хийсэн ажилтгүй зүгээр л та бидний мөнгнөөс ингэж цусалж хулгайлж яадаг тийм хүн болохоор л тэг зүхтаж байгаа байхгүй яг бод байдал дээр. Тэгээд энэ 60 тэрбумын Сандуй мэтийн энэ хүмүүс тэгээд ардын намд болтол ингээд их хурлын гишүүн нэгээд ингээд явж байдаг юм байна. Болтол татвар төлөгч та бид нэр хичээлгээ цуглаад байж байгаа юм байна. Яг үндэ бол Сандуй бол төрөөс төрсөн тэрбум юм уу юуг нь мэдэхгүй. Ямар ч хэлсэн тэрбум хүн байхгүй юу? Монголын залуучуудын хамгийн их ордог минт баарнаас ахуулаад тэрэнд байхгүй юм байхгүй том бизнесүүдтэй. Тэгээд энх болтын хаан жилийн үед бүр солиорцсон. Өөрсдийгөө бүр ингээд шин цагийн хаад гэд нэрлсэн. Шин цагийн хаад
Тэгэл хаан ч гэдэг тийм групп гээд тийм бүр байшин барилга компани мапад олцсон тэгж цогцолцожсэн л болгооч шүү дээ. Тэгээ өнөөдөр одоо ингээд би бараг хэлбэрцэн ингээд яасан ингээд дэмий балайм сонсож харахаар жаа таагүй л байна. Тэгээд ер нь одоо ийм нийгмийн шаа шахруунуудыг хууль заас арга хэмжээгээ тооцож их хурл битгээд энэ ардын наамынх нь хуралдан ч харахгааргүй алга болгож ийм нус цаашаа цэвэршин л дээ.